Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор 2019 болон 2023 онд гарч байсан 2 бүлэгтэй маш сонирхолтой анимыг бэлтлээ. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аад арж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Тосгоны хүмүүсийг бүгдийг барьж цуглуулхад хүнсний маань ядаж талыг үлдээгэж гэж гуйхад зовлонгоос ч чөлөөлж өгье гэд бүгдийг нь ална. Энэ үед нэгэн охин модон дундаас гэрийнхнийгээ алуулахыг хараа зогсож байв. Тэр цасан шуурганд явсаар арай гэж нэгэн тосгоны ойролцоо ирнэ. Харин Торколд ойролцоох тосгон руу дайн цэргүүд дайрсан талаар мэдээлэл ирнэ. Торколч яах аргагүй Торфин канод 2 байна гэж баярлана. Нөгөө хэд ч хүмүүс ирж байгааг мэдэн бэлдэж эхэлцгээв. Ашиглаад захирагчийг нь бариараа яаж мэдснийг нь мэдмээр байна гин. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Энэ үед Торфин туулаа агнсан байх ба Рагнар ногоотой холиод шүл хийгээд өгье гэв. Торфин дургүй байсан ч зөвшөөрөв. Тэд ч хооллон сууж байх үед англи цэргүүд ирсэн талаар мэдэгдэнэ. Тэднийг дуусгахад дарв руу явна гэхэд Рагнар ч ашиглаад хаана байна гэж уурлана. Мэдээд амжуулахаар ирсэн нөхөр тулалдаж байгаа хүсвэл очоод уулз гээд дагуулan яв. Түүнийг модон дунд авчираад Ашиладын тушаал гээд араас нь жадлана. Энэ үед Ашилад ч ирж эцсийн хүслийг чинь сонсъё гэв. Рагнар Гейнсборо аюултай удирдагч нар Канут ханхүү болон түүний ах Хараалт нарыг хаан болгох гэж хоёр хуваагдсан байгаа. Хаан түүнийг дагуулж ирсэн зорилго нь дайны талбарт өхүүлж ахыг нь хаан болгох. Тиймээс хамгийн болгоомжлох ёстой хүн бол түүний аав гэж хэлээд нас орно. Харин ханхүү дээр ирэн Рагнарыг Английн цэргүүдтэй тулалдаж байгаад алуулсан гэж хэлнэ. Английн цэргийн ахмадыг барьж тамалсан ч ам нээхгүй байв. Гэтэл чихгүйж ирэн дахиад ирж байна гэв. Нөгөө ахмад ч ирчихлээ. Одоо дайнууд бие биенийгээ алах нь Торкол ирж байгаа гэхэд бүгд түүнийг сонсон сандралтна. Бьорн ханхүү хүчээр чарган дээр аваачихад Рагнарыг үлдээж чадахгүй гэж орилно. Ашиглаад түүнийг алгадан Рагнар үхсэн гэв. Гэтэл тэдний хоёр хүн нь урван Торкол руу явах гэж байгаад баригдсан байв. Ашиглаад ч хүссэн хүнээ даг гэд хөдөлцгөөн. Харин урвсан хүмүүсийг Торкол бүгдийг нь ална. Ашиглаад Бьорн Торфин хоёрт ханхууг өөр чарганд суулган Бьорнг жолоо байр гин. Хүмүүс нь өөрөөс нь урван ханхууг булаан Торколд өгөх гэж байгааг анзаарсан байв. Гүүрийг нураан цааш хөдлөхөд Торкол аль хэдийн гүйцээд ирсэн байв. Тэднэр рүү жад шидэн давхараар нь ална. Тогримч уурлан алах гэхээс өөр зүйлгүй гэхэд Ашиглаад тэгвэл эндээс салцгаая. Би яарч байна гэв. Хүмүүс нь ч тэднийг бүслэн авахад Ашиглаад та нартай хамт урт хугацааг өнгөрөөлөө. Хамтдаа инээж, ууж, олон ч тамыг давж гарсан. Өдийг хүртэл та нарыг үзэн яддгаа хэлж байгаагүй юм байна гэхэд бүгд гайхан зогсон. Та нар бол гахаанаас дор адгийн дайнууд гээд хоёр нөхрийн толгойг тастан хаяна. Бусдад дайрахад Бьорн шууд л хөдлөнө. Мортой нөхдүүд араас нь хөөж, харин Ашиглаад ганцаараа үлдэнэ. Дагаж явсан хэд зэрэгцэн ирж морийг нь сүхтэн унгаж, чархтайгаа осолтно. Торфинч нэгнийх нь морийг булаан, буцаад давхих ба муу хаалцсан надад алуулах хүртлээ өгөж болохгүй гэж бодно. Ашиглаад араас нь ээлжлэн алсаар нөгөө хэд нь ном сумаар харван шахтуулна. Тогрим түүнийг дуусгах гэтэл Торкол аль хэдийн ирчихсэн байв. Бүгд зэвсгээ хаян бууж өгөхөд Торкол Ашиглаад дээр ирэн Торфиныг асуув. Ханхүүг хамгаалж байгаа гэхэд Торкол Ашиладаас бусдыг нь бүгдийг нь ал гэв. Торколын хүмүүс зэвсгээ авцгаа дайчин шиг үхэх гин. Торколч Тогримд сүхийг нь өгөөд сэтгэл сэрэгтэл тулалдаад үхэх гээд инээн. Торкол түүн рүү ойртон ирэхэд Тогрим салгалан чичирч байснаа хөшөө зогсчихно. Энэ үед Торфин хүмүүсийг дайран орж ирэхэд Торкол морины цээж рүү зохин унгана. Торфин Ашиладыг надад өг. Үгүй бол ална гэснээр Торколтой тулалдахаар болов. Тулаан эхэлж Торфин дайралтуудаас нь бултан зүрүүлээ дайртал дотроо гинжин хуйгтай байв. Чи ч яг л Торс шиг юм гэхэд түүнийг язгууртан гэж сонсож байсан гэд яаж тандгийг нь асуухад Хелгагийн гэр бүл язгууртан харин Торс элдний чадвараараа өндөр байр суурьтай болсон. Илүү ихийг мэдмээр байвал намайг зугаацуул гэв. Ашиглаад ч тэнэг жаал үхэх гээд өөрөө ирж байдаг. Ханхууг яасан юм бол гин. Харин нөгөө талд ханхуу ухаан орон хартал Бьорн мөө гэдэд галзуурчихсан. Бүгдийг нь зодож байгаа харагдана. Торкол чи хүчтэй ч элдний чадвар чинь энгийн юм. Нэг зүйл дутагдаад байна. Жинхэнэ дайчин гэж юу вэ гэхэд Торфины царай шууд л өөрчлөгдөн галзуурсан мэт түүн рүү дайрна. Торколч түүнийг өшгөлөхөд хөлөөрөө хамгаалan өндөр чирэгдэн бодон цогдон унана. Харин нөгөө талд Бьорн бүгдийг зодож унгаад ханхуу руу ойртон ирэхэд ханхууч залхаж гүйцлээ гээд Бьорны өөдөөс муухай харан өөдөөс нь алхаж Бьорнг зогсоож чадна. Гэтэл хажуунаас нь Атли Бьорнг хутгалах ба ханхүү болцгоо утгагүй зүйлийн төлөө тулдах хэрэггүй. Намайг дагвал тулаан амьдрал үхлийг чинь утга учиртай болгож өгье гэд
Гэнэт л өөр хүн шиг болон хувирна. Торфын ч ухаан орон тулалдахаар босч иртэл гар нь хугарчихсан байв. Торкл ч амлсан болохоор аавын чин талаар хэлж өгье гэв. Торс бид хоёр Йомын ахмадууд байсан. Тэр илүү хүчрхэг байсан болохоор тролл гэж дуудагдах болсон. Удирдагчид таалагдсан учраас охиноо өгсөн нь чиний ээж Хельга. Тийм болохоор Йомын удирдагч Сигвалди чиний өвөө би авгах чинь гэв. Сүүлийн тулаанд бид ялагдсан. Торс далаад унаад эргэж гарч ирээгүй. Түүний оршуулгыг хийснээс 3 сарын дараа Торс Хельга нартай таарсан ч явах болсноо хэлэхэд Торкл эсэргүүцэн түүн рүү дайрсан ч ухаан алдуулаад явсан байсан гэв. Торклч намайг ялвал та хоёрыг зүгээр явуулъя гэхэд ашиглаад ганцхан удаа миний үгэнд орооч гин. Торфинч түүнээс зүгтсаар Торкл түүн дээр ойртон ирэхэд ашиглаад сэлмээрээ гэрэл гэл болох мөчөд Торфин үсрэн хүзрүү нүшгэлэн унган нүдийг нь ухахаар дайрна. Хүмүүс нь Торфиныг алах гэж дайрахад Торкл тэднийг зогсоод энэ үед ханхууч ирсэн байх ба Торкл өөрийн бахархлаас болж Торфинд ялагдсанаа хүлээн зөвшөөрнө. Харин ханхуу тэднийг дагуулan хааныг суудлаас нь буулгана гэхэд Торкл түүнийг дагахаар болно. Ханхууг ирж байгаа мэдээ ирсэн байх ба Локи цэргүүдийн хамт тосоход ханхуу зэвсэг чиглүүллээ гэж уурлан явна. Тэднийг хаан дээр орж ирэхэд хаан ойрт гэв. Энэ үед Торфин 20 гаруй байна. Харваачидж байна гэхэд ханхуу юу ч болсон илдээ суулж болохгүй гин. Ашиглаад ч дахиад жоохон ойртвол царайг нь харж чаднаа гэж бодно. Хаан ч зогс гэхэд ашиглаад хааны царайг харан гайхаж ядарсан нүд байна гэж харав. Хаан ч ханхууг ойрт гээд богинохон хугацаанд их өөрчлөгдөж миний залуу үетэй их адилхан болжээ гин. Би өөрийн эцэг өмнөх хааныг зайлуулж энэ титмийг булаасан. Энэ титэмд асар их хүч байдаг нь титэм өөрийн хүслийг ашигладаг гэхэд титэм намайг аал гэж тушаагаа юу гэв. Хаанч титэм хүчээ ашигла эсвэл хүчээ нэм гэж тушаадаг. Титэм чамайг хүсэхгүй байна гэд гараа өргөхөд сэргүүтж гарч ирэн тэднийг бүслэн авна. Чамд Корнуоллын нэг хэсгийг өгье. Тэнд амар тайван амьдар. Эсвэл энд үхэх гэхэд ашиглаад дорд надад ярих зөвшөөрлөг өгөөч гэв. Хаан түүний нэрийг асуухад Олафын хүү Ашиглаад гэдэг. Энэ үнэхээр титэмний хүсэл мөн үү гэдгийг бодож үзнэ үү? Ханхуу Лондонгоос Торклын хүмүүсийг өөртөө нэгтгсэн. Золиос гаргалгүй Лондонгийн баялаг таних болно. Энэ нь Канут ханхуугийн гавья. Тийм байтал шийтгэх шудраг бус шүү дээ. Та дахин бодож үзээч гэв. Хаан ч уран цэцэн үгтэй юм. Ашиглаад гэж хоч юм уу? Эцгийн чинь өгсөн нэрийг сонсъё гэхэд эцэг минь надад нэр өгөөгүй гэв. Боолынх нь хүүхэд байх нэ гэтэл Ашиглаад ч галзууртлаа ууралсан ч бие барьж байв. Хаан чиний дагагчийн хэлсэн зөв. Маргааш Йорк яв. Тэнд найр хийж шагналыг чинь өгье гэв. Манай хэд ч найр хийн баярлан сууцгаана. Ханхуу Ашиглаадаас хааныг алж чадхаар байна уу гэхэд хэцүү байх болно. Ухаалаг нэгэн шиг харагдсан. Биднийг заналхилсан нэмэргүйг мэдээд өөр арга ашигласан. Аргагүй л улсын хаан гимээр чанга өрсөлдөгч гэв. Рагнарын дүү Гуннар ханхуу дээр ирэх ба хааныг ажиглан мэдээллийг даалгахад ямар их өөрчлөгдөв вэ гэж гайхна. Атли ахыгаа дагуулan Ашиглаад дээр ирэн урвсандаа уучлалт гуугаад ах нь ийм болсон учраас нутаг руугаа буцах болсноо хэлнэ. Ашиглаад алтан бугуувч өгөн аялалт чинь хэрэг болно. Харин чи дахиж илд ашиглах хэрэггүй гээд явуулна. Йорк хотод хөгшин аялагч Боолын 8-ан дээр явж байгаа харагдана. Хамт яваа нөхөр нь аль хэдийн 11 жил болсон байна. Одоо болох юм биш үү гэв. Хөгшин аялагч тэр өдөр Торсын ачаар амьд үлдсэн. Ачийг нь хариулах хэрэгтэй гин. Ханхууч хүмүүсээ дагуулan Йоркт ирэхэд хөгшин аялагч Ашиглаадыг харан Торсыг алсан хүн мөн байна гин. Ханхууг ирж байгаа гээд олон хүмүүс сугалсан харагдана. Гэтэл хүмүүс дундаас хар нүмерхтэй хүн ханхууг харван унгана. Ашиглаад ч ханхуу оногдчихлоо гэж ойрлоно. Харин Торфин харавсан нөхрийг аль хэдийн олоод ирсэн байв. Хөгшин аялагч Ашиглаадын араас гүйтэл яг урд нь Торфин гарч ирэн харавсан нөхрийг ална. Хөгшин аялагч Торфиныг хараад гайхаад зогсчихно. Хүмүүс ч ирж Торфиныг харавсан гэж сэжиглэнэ. Торфин ч ахлагчийг нь зохиж унахтал тэдний нэг нь хутга ашигладаг жижиг залуу арай Торфин уу гэхэд бусд нь Торклыг 2 хутга ашиглан ялсан уу гэж ярилцсан. Хөгшин аялагч Исландаас ирсэн үү? Торсын хүү Торфин мөн үү гэхэд та чин Лейф ах уу гэхэд түүнийг тэрвэрэн уйлна. Харин цэргүүд харуулсан ханхууг ирэг дээр гаргаж ирэн хувцсыг нь уран ханхуу эмэгтэй байсан байна гэж орилдоход нөгөө завнаас би энд байна гэд гарч ирнэ. Торфинч би аавынхаа өшөөг заавал авах болно гэхэд чамайг бодлоо өөрчлөх хүртэл би энд хүлээж бай гэд үлдэнэ. Хаан Блокид чи хуурдчихжээ. Тэр Ашиглаад ч сайн юм аа гэв. Харин Ашиглаад алуурчин хөлсөлж жүжиг тавин Свен хаан хүүгээ алуулах гэж алуурчин хөлсөлсөн гэж цуурхал тараасан байв. Ингэснээр хэсэгхэн ч гэсэн хаан дайрахгүй байх гэж ярилцсан. Гуннарч би ажилтай болохоор төрүүлээд явлаа гэв. Ашиглаад түүнд итгэж болохгүй. Тэр хаанд ажиллаж байгаа гэхэд Торкл саяны яриаг сонссон муу зүйл биш үү гэхэд түүнийг ашиглан тулалдах хүсэлгүй гэдгээ ойлгуулж байгаа. Энэ мэдээллийг сонсоод тайвширх биз. Энэ бол миний төлөвлөгөө гэв. Харин маргааш нь Торфин Ашиглаадтай тулалдахаар болоход
Бьорн гарч ирэн уучлаарай Торфин. Удахгүй гэв. Бьорны бие шархаа даалгүй муудсан учраас дайчны ёсоор үххийг хүссэн байв. Бьорн ч үхэж ашиглаад цас ихсэхээс өмнө хурдан дуусгая гээд сэлмээ шидэн хүрээд иргэн. Торфин ч түүн рүү дайрахад хоёр гараас нь барьж аван нүүр нүдгүй зодон юу ч сурдаггүй бацаан. Торклийг яллаа гээд хөөрөөд байгаа юм уу гээд толгой хажууд нь сэлмээ зов. Миний анхны алсан хүн Норвеги дайчин миний эцэг байсан гэв. Хаант улсын зөвлөл хуралдахаар болж хавь ойроос олон хүмүүс цугларна. Хүмүүс ч ханхуут халдсан хэргийн талаар ярилцсан. Торкл ашиглаад нар түүнийг дагалдах болсон талаар ч ярьцгааж байв. Торфинч хамаг биеийн хөхнэс болсон амтан замын хажууд сууж байтал ашиглаад харагдах ба араас нь гүйж очин байтал огт өөр хүн байв. Нөгөө хэдэн ч муу бацаан бохир гараараа хүрлээ гэж дээрлэх гэтэл гурвуулангэн зодчихно. Хамгаалагч нар ч ирж дахиад чи юу гэд түүнийг хорчихно. Свен хаан ирсэн хүмүүст талархан Англи улс миний удирдлаганд орлоо. Мөн ханхуу гэргэж ирсэнд баяртай байна гэд түүнд эзэмшил болгон Английн хамгийн баялаг газар болох Маршаг өгнө гэв. Хүмүүс чивэр авир гэж ярилцсан. Бидний дараагийн тулалдах газар бол Ирланд гэв. Ашиглаад ч яг миний төлөвснөөр боллоо. Тулааны ухаанаар бол би илүүрхнэ гэж баярлана. Гэтэл хаан одоо хүртэл намайг хүндлэхгүй байгаа мунхаг амьтад байсаар байна. Хоёр ч удаа надад зүтгэх талаар зурус илгээсэн ч татгалцсан. Тиймээс Вэлс хүмүүст хааны хүчийг харуулнаа гэхэд ашиглаад хамаг хөлсөн цовчсон гайхан харж байв. Хөгшин аялагч Торфин дээр уулзахаар ирсэн байв. Аль хэдийн 11 жил өнгөрсөн байв. Торс үхэж чамааг алга болох үед би өөртөө амласан. Чамааг Исланд руу аваачнаа гэв. Хөгшин аялагч Винландын талаар ярин гэртээ очиж түр амраад цугтаа тийшээ явцгаая гин. Хаан гавья байгуулсан хүмүүс шагнал өгөх ба ашиглаад юу хийх талаараа бодон суун. Ашигладын нэрийг дуудан ханхуг аварсны шагнал болгон 50 фунт мөнгө өгнө. Ашиглаад ч хаанд Вэлс рүү хийх дайралтаа дахин бодож үзээч гин. Хаан шалтгааныг асуухад бид 10 жилийн турш Англитай тулалдсан. Одоогоор газар нутаг ард иргэдээ сэргээх нь илүү чухал. Вэлс цаг агаар муу, газар нутаг үржил шимгүй. Тийшээ дайрах нь ямар ч ашиггүй гэхэд хүмүүс ч түүний хэлснийг дэмжинэ. Хаан ч зөөлөн ханд гэж үг гэхэд зөөлөн ханд бол таны инэрэнгүй байдлыг ойлгуулах байх гэв. Свен хаан үнэн ч туслах гэж ийм байдаг юм гэж инээн. Харин түүнд ойртон Вэлсийг сонгох уу, Канутыг сонгох уу? Түүний толгойг өгч миний талд орвол Вэлсийг зүгээр өнгөрөөе. Тэр арлаас боолууд л гарна гэхэд ашиглаад муухай царайлан зогсно. Хөгшин аялагч Торфиныг завин дээрээ дагуулan ирээд юм ярьж байгаад эргээд тартал алга болсон байв. Харин нөгөө талд ашиглаад хааны гарыг цохин холдуулаад ийм хачин царайн дээр титэн байх ч гэжтэй гэхэд бүгд гайхан хаан чи юу гисэн бэ гэхэд ядаж байхад дүлийн юм уу гэд сэлмээ сууглан түүнд тулгана. Хаан одоо илдээ буулгуул чамааг өршөөе гэхэд чам шиг адгуус миний гэр бүл ард иргэдийг муулсны хариуд үхэх ялтай гэв. Илдээ буулга ашиглаад гэтэл наадах чинь миний хоч эхийн нөхсөн нэр бол Лукиус Арториус Кастус. Би бол Британиг удирдах цусан удмын албан ёсны хаан гэв. Флоки түүн рүү аяг шидэн одоо дайр гэтэл ашиглаад хааны толгойг тастан унгана. Ханхууч хааныг хороосон хэрэгтэнг хороо гэж тушаав. Торфиныг ирэхэд аль хэдийн өвмэн болж байв. Ашиглаад ганцаараа бүгдтэй тулалдаж байгаа харагдана. Ханхуу тэр намайг болон Вэлсийг хоёуланг нь аврахыг сонгон галзуурсан мэт жүжиглэж байна гэхэд Торкл тэр бол чиний туслах эзэн нохоогоо зохицуулдаг юм гэв. Ашиглаад Флокийг сэлмээрээ дарж байтал гаднаас Торфин ашиглаад гэж орилсоор орж ирнэ. Түүнийг хол бай гэхэд ханхуу түүний цээж нь сэлмээ дүрсэн байв. Түүнийг газарт унахад Торфин ингээд үхэж болохгүй надтай тулалд гэж орилсоор байв. Харин ашиглаад цаашдаа яаж амьдрах бодолтой байна? Юу ч бодоогүй биз дээ. Явж үз. Ийм навшин газарт гацах хэрэггүй. Торсон явснаас ч цааш яв. Жинхэнэ дайчин болоорой гэж хэлээд өгнө. Харин ханхуу Торфиноос цаашдаа ч надад зүтгэхгүй биз гэхэд Торфин түүн рүү дайрахад Торкл зогсов. Ханхуу одоо хаан үгүй болсон болохоор Английн армийн удирдагч хэн бэ гэж Флокигоос асуув. Бүгд л гайхан харцгаав. Ханхууч титмиг зүүн энэ өдрөөс Английн армийн удирдлагыг Канут би авах болно гэж зарлахад бүгд түүнд толгой бүхий. Торфин ашиладын цогцсыг харан уйлсаар харин цэргүүд түүнийг авч явах гэж зууралдах үед аавынхаа хутгийг унган алдна. Ийхүү анимны маань эхний улирал дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй 2 дугаар улирлаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаа түлээж байгаарай. Баяртай.